2021 оны 11-р сард цагдаагийн албанд нэгэн дуудлага ирнэ. Тэрээр дуудлага өгсөн залуу гэрт нь хулгайч орж эд зүйлийг нь хулгайлж эхнэрийг нь алсан тухай хэлнэ. Энэ гэмт хэрэг тухайн үед Грек улсад маш их шуугиан тарьсан байна. Интернет сүлжээнд ард түмнийг нэлээд их талцуулав. Кэролайн охин 2001 онд Англи хотод дүрсэн. Тэр маш үзэсгэлэнтэй ухаалаг охин байжээ. Тэрээр бага байхасаа биеийн тамираар хичээлдэг. Кикбоксоор хичээлдэг мөн тэрээр хар бусны эзэн. Тэдний гэр бүл 2009 онд Грек улсад нүүсэн байна. Охин 15 настай байхдаа өөрөөсөө 13 насаар ах залуутай танилцжээ. Нэг нэгэндээ татагдсан 2 хос илүү дотн болж 3 жилийн дараа 2018 онд хурмаа хийжээ. Хурмын дараа 2 хос Грек улсын нийслэл рүү нүүсэн байна. Тэдний гэр нь хотын нэлээд өндөр зэрэглэлийн хороололд байдаг байж. Кэролайн их сургуульд суралцахаас гадна ар гэрийн ажлыг хэмжүүлдэг. Харин нөхөр нь бабис нисэгч байжээ. 2020 онд Лиза нэртэй охинтой болно. Охины танилуудын хэлдгээр тэр ар гэртээ маш их анхаарал тавьж ихэнх цаг хугацааг охинтойгоо өнгөрөөдөг байж. 2021 онд Кэролайн олон жилийн өмнөөс төлөвлөж байсан төлөвлөгөөгөө хэрэгжүүлж нохойтой болжээ. Тэд өөрсдийн мөрөөдсөн амьдралдаа хүрсэн тул аялал зугаалгаар явахаар төлөвлөсөн байна. Тэд эхний амралтаараа Дубай хотод очсон байна. Энэ амралтын дараа аз жаргалтай залуу гэр бүлийн амьдрал нь оронгороо эргэжээ. 2021 оны 11-р сарын 1-ний өглөө 6 цагт залуу гэр бүлийн байрнаас цагдаагийн албанд дуудлага иржээ. Хэргийн газарт ирсэн цагдаагийн алба өөртөө маш ихээр цочирдсан байж, Кэролайны хайртай нохойг нь үүдэнд утсаар боож алсан байна. Мөн гэрийн бүх эд зүйлс энд тэнд тараагдсан. Цагдаа нар жоохон хүүхдийн уйлсан дууг сонсоод дээшээ 2 давхар руу гарна. 2 давхрын орон дээр Кэролайн өгсөн байдалтай олджээ. Харин 11 сартай Лиза эрхэн хажууд нь орон дээр уйлж зогсно. Цагдаагийн алба цогцсонд задлан шинжилгээ хийж түүний хүзүүнээс боосон улмөр олжээ. Тэд хэсэг хугацааны дараа байрнаас ухтлын айд сандарсан түүний нөхрийг олсон байна. Нөхөр нь бабис мэдүүлэхдээ гэрт нь үрээр 3 залуу орж ирж тэд нартай мөнгө өгөхийг шаардсан тухай хэлнэ. Харин залуу мөнгөний хаанд байгааг нь зааж эхнэр хүүхдэд гар хүрэхгүй байхыг гуйжээ. Дээрэмчид залууг өөр өрөөнд оруулан хөл гарыг нь уйж орхижээ. Залуугийн хэлснээр тэд хүссэн мөнгөө авсан. Гэвч тэр мөнгө тэдэнд бага санагдсан байж. Ингээд Кэролайн охин дээр очиж буу тулган мөнгө хаанд байгааг асуужээ. Бабис хэлэхдээ эхнэр нь маш чангаар орилсон бөгөөд дараа нь дуу гарахаа болсон гэв. Тэрээр ноцолдож байхад Кэролайн дээрэмчдийнхээ нэгнийхэн маскыг тайлсан байж. Ингээд дээрэмчид тэдний таньдаг хүн байсан юм. Сандарсан дээрэмчид охиныг алхахаар шийдсэн байна. Тэрээр залуу эхнэрийнхээ маш чангаар орилж алуусныг сонсоод айсандаа өөрийгөө ухаан алдсан гэж хэлв. Хэсэг хугацааны дараа охиныхоо уйлсан дуугаар сэрсэн байж. Хөл гарынхаа уяаг тайлж босохоор оролдож эхлэв. Гэвч уяаг нь тайлж чадсангүй. Ингээд гар хөл нь уяатаа уцандаа хурч хамрынхаа тусламжтайгаар хөрш айл руу залгажээ. Хөршин залуугийн сонин дууг сонсоод гэрт нь ирсэн байж. Гэрт нь ирсэн хөршин болсон явдлыг шууд ойлгоод цагдаагийн албанд дуудлага өгчээ. Мөн өрөөнүүдээр явж залууг олж хөл гарыг нь сулсан байна. Хөршүүдийн мэдүүлгээр шөнө үрээр тэдний байрнаас хүмүүсийн орилсон дуу чимээ гарсан тухай хэлжээ. Мөн нохойд нэлээд чангаар гассан тухайгаа бас хэлнэ. Цагдаагийн алба тэдний байрыг шалгаад тэдний байрнаас 13,000 фунт стерлинг бэлэн мөнгө мөн 20,000 фунт стерлинг бэлэн мөнгөтэй тэнцэх хэмжээний алт үнэт идэл алга болсныг тодорхойлов. Харин бабисийн хэлснээр тэр мөнгийг барилгын ажилчдад өгөхөөр төлөвлөсөн байжээ. Залуугийн хэлснээр тэд гэрт нь их хэмжээний мөнгө байгааг мэдэж байжээ. Мөн тэрээр дээрэмчдийн нэгийг сайн харснаа. Баригдсан тохиолдолд таних боломжтой гэдгээ хэлнэ. Дээрэмчид хоорондоо болгор юм уу албан хэлээр ярьж байсан гэв. Байрыг үргэлжлүүлэн шалгасан цагдаагийн алба байрны нэг цонх нь онгорхой байгааг олж тогтоов. Тэдний таамаглалаар дээрэмчид тэр цонхоор орж боломжтой үеийг хүлээж байгаад дайрсан байж. Үүнээс гадна байр гадна болон дотроо камертай байжээ. Тэгсэн мөртлөө дээрэмчид ирэхээс өмнө бүх камеруудыг унтраасан байж. Үүнээс үзэхэд дээрэмчид өмнө ч гэсэн тэр байранд ирж байсан байх магадлал өндөр. Мөн тэд камеруудын хаан байрлалтай мөн яаж унтрааж хасаадгийг мэддэг байж таарлаа. Залуу гэр бүлийн дээрмээс хэд хоногийн өмнө ойролцоо гудамжинд бас нэг дээрэм гарсан байсан. Дээрэмчид настай гэр бүлийн гэрт нь орж мөнгө авсан байж. Гэвч ямар нэгэн алга үйлдээгүй байна. Тэд гэртээ гуруулаа байсан. Ижил төстэй хэрэгүүд араасаа гарсан ч шалгалтын ажил нэг л урагшлахгүй байлаа. Хэрэг гараад 2 өдрийн дараа Кэролайны цогцсны задлан шинжилгээний хариу ирнэ. Задлан шинжилгээний дүгнэлтээр түүнийг боож алсан байж. Охин нас бараад 1 өдрийн дараа орчуулгыг нь үлджээ. Оршуулгын ёслолын үед залуу охины аав ээжид маш их хүндэтгэлтэй ханджээ. Тэр үед сэтгүүлчид ирж залуугаас болсон явдлын талаар асуусан байж. Тэрээр нүдэндээ нулимстайгаар охиноо ганцаараа өсгөх болсондоо харамсаж байгаагаа илэрхийлв.
Залуу гэр бүлийн оршуулганд маш их хүн цугларсан байжээ. Мөн хотын ард иргэдийг энэ явдал айдаст автуулав. Ард иргэдийг тайвшруулахын тулд цагдаагийн албашуурхай ажиллаж, дээрэмчдийг олохоор хамаг хүчээр хөдлөв. Ингээд 13 хүний бүрэлдэхүүнтэй дээрэмчид байгаа гэж таамаглав. Тэдний дунд өмнө ч гэсэн дээрмийн хэрэгээр баригдаж байсан албан хэлээр ярьдаг с ижигтнүүд байв. Тэд 3 жилийн өмнө Бабисын найзын гэрийг дээрэмдэж байжээ. Мөн тэрээр баригдаж ял шийтгэлээ идлээд одоо суул чөлөөтэй явж байгаа юм байна. Мөн с ижигтнүүдийн нэг нь байж болох болгор залууг олж тогтоожээ. Гэвч эдгээр залуус энэ хэрэгтэй холбоотой гэрчлэх ямар ч сэжүүр олдоогүй. Дээрэмчид тэр өдөр ямар нэгэн ул мөр үлдээгээгүй байж. Ингээд цагдаагийн алба тэдний гэрт дээрэм орсон гэдэгтээ эргэлзэж эхлэв. Мөрдөгчид байрыг дахин шалгаж Кэролайны өдрийн тэмдэглэлийг олов. Өдрийн тэмдэглэлээс харахад залуу гэр бүл сүүлийн үед таарамж муутай байжээ. Кэролайн өдрийн тэмдэглэлдээ залуугийн нууц амрагтайг дурдсан байж. Ингээд мөрдөгчид Кэролайны сэтгэл зүйчтэй уулзжээ. Сэтгэл зүйчийн хэлснээр Кэролайн нөхрөөсөө салах тухайгаа хэлсэн байж. Мөн охинтойгоо хамт өөр байр руу нүүх төлөвлөгөөтэй байгааг хэлжээ. Ингээд цагдаагийн алба нөхрийг нь сэжиглэж эхлэв. Мөрдөгчийн таамаглалаар нөхөр нь бүх зүйлийг маш нарийн төлөвлөсөн байх магадлалтай. Хэрэг болохоос хэд хоногийн өмнө Кэролайн сэтгэл зүйч рүү мессеж бичсэн байж. Тэрээр мессежиндээ одоо дахиж очиж чадахгүй гэж хэлв. Үүнийг сэтгэл зүйч нь нөхөр нь явуулсан гэж сэжиглснээ хэлв. Үүнийг сонссон мөрдөгч Кэролайны гар утсыг шалгав. Хэрэг болдог шөнө. Шөнийн 12:30-д. Түүний утсаараа зочид буудалд захиалга өгсныг олов. Магадгүй тэд хоорондоо муудснаас тийм зүйл хийсэн байж болох юм. Ингээд Кэролайн гэрээсээ явахаар оролцсон байх магадлалтай. Тэр үед нь нөхөр нь Бабис эхнэрийг нь хөнөөсөн байж болох юм. Ингээд олон таамаглалуудыг дүгнэж үзээд мөрдөгч нөхөр нь алсан гэдэгт итгэлтэй байлаа. Гэвч хангалттай нотлох баримт байхгүй. Мөрдөгч тэдний байрнаас авсан эд зүйлүүдийг шинжих явцад нэг с ижигтэй зүйл олж тогтооно. Тэрээр эхнэр нөхөр хоёрын гарт нь зүүсэн ухаалаг цагийн мэдээлэл байлаа. Шинжилгээний явцад эхнэрийнхэн цаг нь шөнийн 3 цагт зүрхний цохилтыг мэдрэхгүй зогссон байж. Энэ мэдээлэл залуугийн дээрэмчид өөрөөр 6 цагт ирсэн гэдгээс зөрөв. Харин залуугийн цаг нь хэрэг болж байх үед намайг өөрөөрөнд хорьсон гэдэг нь худлаа болохыг гэрчлэв. Учир нь хэрэг гарах үед залуу маш их хөдөлгөөн үйлдэл хийж байсныг цагнаас нь олж тогтоов. Тэр 2 цагийн турш шатаар дэшээ доошоо явж маш их хөдөлгөөнтэй байсан. Мөрдөгчийн дүгнэлтээр гертэн дээрэм орсон болж харагдуулахын тулд бүх эд зүйлээ өөрөө буулгаж тараасан байж. Гэтэл энэ бүгд залууг гэмт хэрэгтэн гэхэд хангалтгүй байлаа. Ингээд мөрдөн байцаагч залууг дахиад нэг байцаахаар шийдэв. Хэрэг гараад 35 хоногийн дараа мөрдөн байцаагч залууг цагдаагийн албанд дуудаж дээрэмчдийг таниулах туслалцаа хэрэгтэй байгааг хэлв. Гэтэл энэ зүгээр л шалтгаан байсан. Яг үнэндээ ямар ч сэжигтэн байгаагүй. Ингээд мөрдөн байцаалт 8 цаг үргэлжлэв. Сүүлд нь залуу хэрэгээ бүрэн хүлээсэн байж эхнэрээ алснаа хэлв. Гэвч түүнийг санаатай хийгээгүй гэв. Санаандгүй байдлаар ийм зүйл болсноо тайлбарлав. Хэрэг болдог шөнө тэр эхнэрээ маш чангаар тэрвэрч унтсан байж. Харин тухайн үед эхнэр нь боогдож амиа алдав. Мөрдөн байцаагч түүний хэлсэнд нэг л итгэлгүй байлаа. Учир нь ухаалаг цагийн зааснаар эхнэр нь өгсөн үед сэрүүн байсан. Мөн зүрхний цохилтууд нь хүчтэй цохиж байсан. Ингээд гинт худлаа мэдүүлэхээсээ буцсан залуу өөр юм ярьж эхлэв. Тэрээр охиноо хамгаалахын тулд ийм зүйл хийсэн гэж хэлв. Гэтэл найзууд хөршүүд бүгд Кэролайныг маш сайн гэрийн эзэгтэй байсан гэж мэдүүлв. Мөрдөгчийн таамаглалаар залуу эхнэрээсээ салахыг хүсээгүй тул ийм зүйл хийсэн. Харин залуу хичнээн санаандгүй алга болсон гэж өөрийгөө өмөрсөн ч мөрдөгч маш их төлөвлөгөөтэй санаатай алга байсан гэж таамаглав. Гэр доторх бүх камеруудыг хэрэг гарахаас өмнө монтраас нь хэргийг санаатай төлөвлөгөөтэй хийснийг гэрчилж байлаа. Мөрдөн байцаалтын явцад тэд Дубай руу явах мөнгөө хаанаас олсон нь эргэлзээтэй байв. Учир нь Кэролайн хүүхдээ хараад гэртээ байдаг. Харин нөхрийнхэн цалин гэр бүлийн хэрэгцээ зардалт арай гэж хүрэхээр байжээ. Яг үнэндээ тэр хоёрт Кэролайны аав ээж нь мөнгө өгсөн байж. Ингээд Бабис хэрэгээ хүлээж хүн амийн хэрэг, мөн амьтны хэрэг гэсэн шүүхийн шийдвэр сонсов. Тэр хоригдоод 18 сарын дараа 2022 онд бүх насаар нь хорих ял оноосон байна. Мөн амьтныг алсны төлөө 11 жилийн ял, мөн дээрээс нь 21,000 евро төлөх шүүхийн шийдвэр гарчээ. Тэрээр одоо 20 жилийн дараа шүүхэд дахиж өргөдөл гаргах хэрэгтэй юм байна.